Монгол Улсын хөгжүүлийн ураатай ТV5 телевиз шилдэг сэтгүүлч төрөлд сэтгүүлч Ууган Заяаг нэр дэвшүүлж байна. Түүний бэлтгэсэн бэлэн гомонгоос өөр хоолгүй, эвдэрхийн машинаас өөр багажгүй гал сүнөгчд нэртэй цуврал сурвалжилгуудыг хөргүүлж байна. 2025 оны 3 дугаар сард Хинтээ аймгийн Баян овоод, Орнод аймгийн Хөлбөмбөр, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдыг хамарсан хээрийн төмөр гарсан. Манай сэтгүүлч Ууган Заяаг төмрийн голомтод хамгийн их өртөж, амжиргаа болсон мал сүргийн алдсан монгол малчдын бодит байдлыг газар дээрээс нь сурвалжилснаар Нарантуул захын худалдаачдаас эхлээд олон зуун хүн гамшигт өртсөн малчдад тусламжийн гараа сунгасан юм. Мөн 2025 оны 5 дугаар сард Сэлэнг аймгийн Хушаат, Ерөө сумдад гарсан ой хээрийн төмрийг сурвалжилж, хүн байгальд олон зуун тэрбум төгрөгийн хохирол учирч, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн байгаль экологи хэрхэн сүрч байгааг эх орон даяар үзүүлсэн билээ. Сумын төвийн захад түүмэр асаж, олон зуун айл өрх гэрээ орхин нүүж, гамшиг жинхэнэ утгаараа нүүрссэн юм. Гэтэл Хушаа суманд гал унтраах машингүй, дээр нь дарганаар төвийн бүсэд уулзалт хийхийн тулд түүмэртэй тэмцэж байгаа сумдын цахилгааныг бүрэн тасалжээ. Суманда ганц байх шатгуун түгээх станц нь ажиллахгүй. Галтаа тэмцэж сандарсан хүмүүс хамгийн ойр барилах Дархан уул аймгаас усны сав канистраар бензин шатгуун зөөж байлаа. Нутгийн иргэд цөөхөн хидхэн гал сүнөгчд улаан галтай нүцгэн гараараа тэмцэж явахад тэдний хинч тоосонгүй. Хэдэн өдөр өнгөрч төрн хөсөр хайсныг энэ сурвалжилгууд ил болгосон юм. Мөн ууланд галтаа тэмцэн уулнаас буулгүй 7 хонож байгаа гал сүнөгчдийн үүрдэг аранц дотор 3 ширхэг бэлэн гомон, 2 сав уснаас өөр хүнсний зүйл байсангүй. Дээр наврагчдыг зөөх фургон автомашин нь хээр эвдэрч зогсжээ. Жолооч нь засах гэж 2 хонож байгаач сэлбэг байсангүй. Машин эвдэрсэн тул аврагч нар уулнаас өөрсдөө бууж, авирсаар галыг хяналтаас алджээ. Гал сүнөгчд нөхцөл байдлын мэдээллийг хоорондоо солилцох станц байхгүй. Гал хаана гарч байгааг мэдэх нисдэг тэрэг байтугай дрон камерч байсангүй. Бүр төв рүүгээ холбогдохын тулд уулын орой руу гарч сүлжээ хайж гүйж байгаа эмгэнэлтэй дүр зураг байв. Энэ бүхнийг сэтгүүлч Ууган Заяа ил тод сурвалжлан олон нийтэд ил болгосноор нийгэмд хүчтэй шүүмжлэл өрнөж эхэлсэн. Шүүмжлэл өрнөж эхлэх үеэр манай редакц руу мэдээлэл устгахыг шаардсан ч бид үнэн бодит байдлыг үзүүлэх ажлаа зогсоогоогүй бөгөөд харин ч улам гүнд нь орж сурвалжилсаар байлаа. Яг энэ сурвалжилгын дараа Шадар сайд нисдэг тэргээр Сэлэнг аймгийг зорж газар дээр нь очив. Техник технологи бэлдэж өгөөгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцож, түүмэртэй тэмцэж байгаа сумын цахилгааныг бүрэн тасалсан асуудлыг судалж, ийм шийдвэр гаргасан хүмүүсийг хуулийн байгууллагаар шалгуулж эхэлсэн юм. Мөн мэдээлэл цацагдахын хэрээр олон нийтийн дунд түүмэртэй тэмцэх давлгаа өрнөж, сайн дурынхан Сэлэнг аймагт цуглаж эхэллээ. Иргэд мөнгөн хандив, хоол хүнс, цэвэр ус хөргүүлж түүмэртэй тэмцэхээр залуусч цугласан юм. Мөн Монгол Улсын засгийн газар мэдээллийн мөрөөр шуурхай хуралдаан зохион байгуулж техник технологиг сайжруулах үүрэг даалгавруудыг гаргалаа. Ингэснээр төмөртэй хэсгүүд рүү хүчтэй автомашин, нэмэлт хүч, нисдэг тэрэг зэргийг дайчилсан юм. Мөн онцгой байдлын ерөнхий газрын дарга удирдлага генералууд төмрийн бүс нутагт шуурхай штаб байгуулж ажиллаж эхэлсэн билээ. Сэтгүүлч Ууган Заяагийн гал төмөртэй тэмцэж байгаа бодит дүр зургийг үзүүлсэн сурвалжилгын үр дүнд нэмэлт хүчээр төмрийг 7 хоногийн дотор бүрэн унтрааж чадсан юм. Үүний дараа засгийн газар хуралдаж нөөц хөрөнгөнөөс онцгой байдлын ерөнхий газрын орон нутаг дахь салбаруудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, техникээр бүрэн хангах, нисдэг тэргийг хэн хэрэглэж байгааг ил тод болгох, түүмэр болон бусад гамшигын үед нисдэг тэргийг хамгийн түрүүнд ашиглах чиглэлийг гаргасан юм. Мөн улсын хурал 2026 оны төсөв батлагтаа хэмнэлтийн горин баримталсан. Ингэхдээ онцгой байдлын салбараас танахгүй харин ч нэмэгдүүлэх байдлаар хандсан юм.